Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар 2022 онд Оросд нэлээд шуугиан тариад байсан улс төр судлаач Александровна Дугинагийн талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Дарья Александровна Дугина нь Дарья Платонова хочтой Оросын сэтгүүлч, улс төр судлаач, улс төрийн идэвхтэн байв. Тэр Владимир Путинийг дэмжигч хэд барууны үзэлтэй улс төрийн философч Александр Дугины охин юм. Тэр мөн Украин руу давталж байгаа Оросын давталгааг дэмжигч нэг юм байжээ. Тэрээр 2022 оны 8 сард Москва хотын захад машинтайгаа дэлбэрч амиа алдсан байна. Дарья Дугина нь 1992 оны 12 дугаар сарын 15-нд Оросын холбооны улсын Москва хотод Александр Дугины хоёр дахь эхнэр гүн ухаантан Наталья Милентьева нарын охин болон мэдчилжээ. Тэрээр 2012-оос 13 онд Бордо Монтины их сургуульд эртний гүн ухааны чиглэлээр мэргэжсэн дадлагчч байхдаа давхар Москвагийн их сургуульд суралцж байж. Мөн тэрээр хожуу үеийн неоплатонизмын улс төрийн гүн ухаан чиглэсэн судалгаагаараа MSU-гийн зэрэг авч байжээ. Их сургуулаа төгссөнийхөө дараа тэр төрийн өмчөд хэвлэл мэдээллийн сувагт болон Кремлийг дэмжигч Царград гих консерватив сувагт Дарья Платонова гих хоч ашиглан сэтгүүлчээр ажиллах болж. Мөн тэр олон улсын Евразийн хөдөлгөөнд харьяалагддаг байсан ба тэндээ улс төрийн тоомчоор ажилладаг байсан. Айтны ерөнхий редактор болон аавынхаа хэвлэлийн нарийн бичгийн дараагаар тус ажилладаг байж. 2022 оны 4 сард түүнийг Их Британи болон Америкийн нэгдсэн улс нь сошиал платформ дээр Украин болон Оросын дайралтай холбоотой дашаа мэдээлэл түгээдэг гэж үзэж өөрсдийн хориг арга хэмжээний жагсаалтанд нэмж байсан. Дугина 2022 оны 8 сарын 20-нд уламжлалт гэх нэртэй урлагийн баярт оролцсон буцан явах замдаа Москвагийн ойролцоох Большой Вязыми цорингийн Мошеской хурдны зам дээр орон нутгийн цагаар 21 цаг 45 минут орчимд машинтайгаа дэлбэрч амиа алдсан байна. Тухайн үед түүний аав дүүгийн охинтойгоо машинаас сольж явснаар уг хэргийг үүлдэх болсон шалтгаан учир битүүлэг хിവэр үлдсэн. Мөрдөн байцаагчид машиныхан доод хэсэгт эсрэх бөмбөг бэхэлсэн байсныг олж илрүүлсэн ба Дугинаг алах санаатай байв уу? Эсвэл охинтойгоо хамт явах гэж байгаад өөр машин суусан аав нь жинхэнэ байсан уу? Аль эсвэл хоёуланг нь хамтдан хөнөөх зорилготой байсан уу гэдгийг цагдаа нар тодорхойлж чадаагүй байна. Украинд дөрвөн амьдарч байгаа Оросын холбооны улсын төрийн дуумын гишүүн асан Илья уг хаалдахыг өөрсдөө бүгд наримт хүнсний арим гэж нэрсэн Оросын партизаны бүлэглэл үйлдсэн гэж хэлжээ. Мөн тэрээр энэ бүлэглэл бол Путинийг засгийн эрхээс огцруулах зорилготой Оросын далд бүлэглэл хэмээн нэрлээд байна. Пономарвын Кивийн шудан сонио гэсэн ярилцлагад тус бүлэглэлийн өмнө нэр хүнд олох зорилготойгоор цэргийн ангиуд руу халдлага үйлдсэн хэдийч тэднийг үйлдсэн гэж хэн ч мэдээгүй байсан болохоор дараагаар нь Дугина нарыг өөрсдийг нь олонний анхааралд оруулж чадах гол хүмүүс гэж үзэн тэднийг онилсон гэж Пономаров дурджээ. Аллах болохоос 7 хоногийн өмнө тус бүлэглэлийн нэг холбоот нь Пономаров том зөвл болох гэж байна гэж хэлээд аллах болох өдөр мэдээ үзээрэй гэж хэлсэн байна. Пономаров Украины радио НВ дүнтэй төстэй мэдээлэл өгсөн бөгөөд түүнтэй холбоо тогтоосон хүмүүс өөрсдөө өвөнд холбоотойг нотлохын тулд фото зургууд илгээсэн гэж нэмж хэлж байжээ. 2022 оны 8 дугаар сарын 21-ний Associated Press болон The Guardian-ийн мэдээгээр Дугинагийн үхэлд бүгд найрамдах үндэсний армийг холбоотой эсхийг батлах боломжгүй гэж мэдэгджээ. 2022 оны 8 дугаар сарын 22-ны Reuters агентлагийн мэдээгээр мөн Пономаровын мэдээлэлээр үндэслэж тус бүлэглэлийг оршин тогтнодог эсхийг нь шалгах боломжгүй зүйл хэмээсэн байна. 8 дугаар сарын 22-ны өдөр Оросын холбооны улсын холбооны аюулгүй байдлын алба FSB нь алхахын ард Украины тусгай албаныхан байх өндөр магадлалтай талаар хэлж тэдний гол сэжигт нь Эстони руу зугцсан дунд иргэм насны Украин эмэгтэй болох талаар мэдэгдэв. Сэжигтний ойр дотных нь түүнийг Украины үндэсний гвардийн бичиг хэргийн ажилтан байсныг нь гэрчилсэн ажээ. FSB өмнөх сард тус иргэн Оросд ирснийхээ дараа Дугинагийн амьдардаг байранд нь санаатаагаар байр хөлсөлсөн мөн түүний амь хүрэгдэхээс өмнө оролцсон наадамч тухайн сэжигтнийг оролцсон байсныг илрүүлсэн талаараа мэдэгдсэн. Мөн FSB-ийн орон сууцных нь үүд болон хөлийн бомбтуудыг камер дээр бичигдсэн сэжигтний бичлэг болон сэжигтний мини купер жолоодч яваа талаар олон дэлгэжээ. FSB-ийн нэмээд түүнийг бүгд найрамдах Донецк ард улсын дугаар ашиглаж байгаад Казахстаны дугаараар сольсон. Эстоны хэлээр гарахдаа Украины улсын дугаар ашигласныг олж тогтоосон талаараа хэлэв. Interfax агентлагийн мэдээнд FSB алуурчны амсаатнаар Украины дунд иргэм насны эрэгтэйг нэрлсэн талаар гаргасан.
Тодорхойлбол тус хамсаад нь Оросд байх хугацаанд сэжигтэнд хуурамч машины дугаарыг Казахстаны пассворт олж өгч тесрэх бөмбөг угсрахад нь тусалсан талаар ФСБ мэдэгджээ. Политер шүүхээс Александр Сучков, Андрей Кузнецов нарт тус тусад нь 3 жил 6 сар 20 хял оноосон. Үүний дараа мөн Интерфаксийн мэдээгээр алуурчин өөрийн Mini Cooper машинаараа Дугинагийн Land Cruiser машиныг Tradition автомашины зогсоолоос эхлэн дагаж алсын удирдлагаар бөмбөг дэлбэлсэнийг ФСБ баталсан талаар гарч эхлэв. Орос улс Украины дайнаас болж Кремлээс зөвшөөрөөгүй бүх мэдээг хааж байсан тул ФСБ-гийн гаргасан энэ таамгийг цааш нь шалгах боломжгүй байсан. Украины талаас засгийн газар энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ зарлаж, энэ үеэр Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк бид Оросчуудыг гэмт хэрэгтэн алан хядагч улс биш, харин энэ хэрэг Оросын аюулгүй байдлын албууд хоорондын мөргөлдөөний улбаас болсон гэж таамаглаж байгаа талаараа хэлэв. Украины тагнуулын дарга мөн Орос өөрөө өөрийгөө дотроос нь залхих болно гэж сонинд хэлж байсан. Эстони улсын гадаад хэргийн сайд Урмаас Рейнсалуу нь Дугинагийн алуурчныг Эстоны хэлгийн бомбоор зугцсан гэх мэдээллийг Оросын холбооны улсын өдөө хадгалах гэж хэлээд тухайн мэдээллийг эрс нэг заажээ. Рейнсалуу болон Ям нь Эстони иргэдийг цаашид Орос руу аялахгүй байхыг уриалж Оросд байгаа иргэдэд тус улсаас яралтай гарахыг зөвлөсөн байна. The New York Times сонинд Орос улс өөрсдийн мөрдлөгтөө Эстони улсаас тусламж хүсээгүй талаар нь бичжээ. Дугинагийн аав Александр Дугин энэ алхыг нацист Украины дэглэмийг гүйцэтгэсэн террорист ажиллагаа гэж нэрлээд бидэн зөвхөн бидний ялалт хэрэгтэй гэж бичжээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Дугина охины гэр бүлд нэмэлт илэрхийлж түүнийг жинхэнэ Орос зүрхтэй авиаслаг гэгээлэг хүн гэж тодорхойлсон байна. Путин Дугинаг нас барсны дараа охиныг эр зөргийн одоогоор шагнасан. Кремль хүлээн зөвшөөрөгдсөн бүгд найрамдах Донецк ард улсын тэргүүн Денис Бүшелийн уг дэлбэрэлтэд Украины эрх баригчдыг буруутгажээ. 8 сарын 23-нд Нүби хэвлэлийн төлөөлөгч Стефан Душарик Дугинагийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахыг уриалав. Ромын Пап Франциск Дарья Дугинагийн амь насыг бүрлэгсэн явдлыг буруушааж, үүнийг дайны галзуурлын жишээ болгон дурдж, Дугинаг гин бүрүүгөө хохирогч гэж нэрлэжээ. Папийн энэ мэдээллийг ариун антах Украины элчин сайд Андрей Юраш хатуу шүүмжилж, Украины гадаад хэргийн яам Украины төлөөлөгчтэй хамт Висалдес Кулпаксыг дуудаж энэ асуудлаар тайлбар авсан байна. Австралийн үндэсний их сургуулийн үндэсний аюулгүй байдлын коллежийн ажилтан Мэттью Саскс ярьцлага сэтгүүл ямар ч хамаагүй аргаар Дарья Дугинагийн амийг хөнөөсөн явдал нь Путиний удирдах арга барилыг эргэлзээтэй болгож байна. Тэр Путиныг ард иргэдээ өөрийн хяналтандаа байлгах дуртай мөн түүнээсээ таашаал авдаг хүн гэж тодорхойлжээ. Мөн тэрээр өөрийн ялагдлыг ялалт болгон хувиргахынхаа төлөө бусдыг өрөвдөж хайрлахгүйгээр буруутгах чадах нэг төрлийн суртал ухуулахын машин шиг зүйл болж байгаа талаар нь хэлсэн. Үзэл сурталч Алан Дэ Бионест Дугинагийн үхлийг дайны нэг хэсэг гэж тодорхойлсон. 2022 оны 8 дугаар сарын 23-нд Дугинатай салах ёс гүйцэтгэх ёслол Москвагийн Останкино цамхагдах телевизийн студид болж үүнд хэд барууны намын дарга Леонид Слуцкий, суртал ухуулагч Дмитрий Киселев, Путиний тогооч, засгийн газар, цэргийн гэрээт ажилтан Евгений Пирогишин, шудраг Орос намын удирдагч Сергей Миронов, төрийн думын орлогч дарга Сергей Неверов, үндэсний большевик зохиолч тэмцэгч Захар Прилипин, Российн Сегодня улсын телевизийн тэргүүн Дмитрий Киселев, Хабаровскийн хязгаарын захирагч Михаил Дегтярев, хэд консерватив олигарх Константин Малафеев, Владимир Путиний төлөөлөгч болох Игорь Щеголев нар оролцсон. Тус өдөр Владимир Путин Дугинаг мэрэгжлийн үүргийг гүйцэтгэж явахдаа эр зөрөг болон бусдын төлөө байсан гэж үнэлж түүнийг эр зөргийн одоогоор шагнасан. Оршуулгын ёслолын дараа түүнийг тусганы оршуулгын газарт эмээгийнхэн дэргэд оршуулжээ. Энэ удаагийн дугаараар ингээд дуусч байна. Та бүхэн таалагдсан бол лайк, subscribe, хажууд нь байх хонхыг дараарай. Баярлалаа.